За тэр ажлын хэсэг ахлаад авах ямар сонирхол байхгүй байсан. Тэгвэл буруу юм яваад ахаар л буруу юмны хажуугаар дугуй өнгөрч чаддгүй юм болоод хэлсэн. Булган туяа очоод гарын үсэг зураад чи ингэж очоод ажлын хэсэг ахлаад дараа нь хил амд орох вэ? Наад юм чи шудраг явна гэхэд эргэлзээ төрж шүү гэдэг асуудлыг танд би хэлсэн. Хэлхээс аргагүй. Тэгээ ийм болох гэж мэдээд хэлжсэн байхгүй юу? Тэгээ яг болдгийн болдгоор л болж байна л да. Тэгээ одоо ийм байх ёстой ч юм шиг те. Тэгээ хэн нэгэн дарга ивэл багтцсан ч юм уу? Тэрэндээ тохируулсан юм хийцэн бол болж जैन бүтэж जैन гэд ингэж байж болохгүй. Тэгээд бүр одоо хэрэг хэтэрнэ гэдэг хэрэг хэтэрчиж. Одоо болио энэ юм зүв зүвтэй их нь одоо Монгол улсын эрх ашигт нийцэхгүй байна. Тэгээ энэ одоо хуульчиж орж ирэхгүй байна. Өчнөө хилэн болсон байна цаанч. Өдөр болгон над руу утасч өргөдөл мөрөглөө биччихэ. Ганц ч гэсэн шударгын багаасаа хуулийн дагуу яваасаа гэж энэ Монголын ард түмэн хүсчээ. За намжиг шааруулъя. Монголын ард түмэн ч гэсэн бид ч тэгэж хүсэж байгаа. Тийм ч учраас хараат тус ажиллахыг бид хичээсэн. Гэтээ 11 ажлын хэсгийн гишүүд байгаа. Та миний өрөөнд орж ирчээд би ахлах байсан чи яага ахалч уу? За чи ахлах гэж байгаа бол хоёлаа яриатай шүү. Би хүн амьтан хэлнэ шүү гэж та өөрөө хэлсэн шүү дээ. Энийг чинь би тэгвэл ил тод хэлчих. Тийм юм байхгүй гэдгийг бол би хэлсэн шүү. Одоо ингээд нэг асуудал ингээд явахаар л ингээд нэг хувь дайралт хийгээ шантаж хийж байгаа юм шиг ингэж явмааргүй байна. Амбат гэж байна. Ажил хэрэгч байна. Би энийг л хүсэж байна шүү дээ. Үндсэн асуудалтай орё тий. Энэ хүмүүсээ сонгон шалруулалтынхаа сонсголын дагуу үнэхээр болж гин үгүй юу гэдгээ одоо цөмөөрөө өнөөдөр эндээ ярилцсан шүү дээ. Хамтын шийдвэр гарна. Би ганцаараа шийдчихэж байгаа юм биш шүү дээ энэ чинь. Тэгээ ийм л асуудал ярихаар ингээд байн камерын өмнө үг хэлээд янз бүрийн байдлаар хэлхийн зохимжгүй л байна гэж хэлмээр байна. Гамбат гишүүний. Уг нь туршлагатай парламент гэж боддог. Гэхдээ хувийн дайралт төрч сүүлийн үед үнэхээр хэтэрж байна.